Яг одоо төсөв яриад идэг бид нар тэгэхээр нэг талаасаа урдлаас аваад хойдлоо нөхөд байгаа байхгүй. Эсвэл хойноос аваад урдлаа нөхөд байгаа. Ийм л одоо байдал ажиглагдаад байгаа. Тухайлбал сандлын зөрүү, зарчмын зөрүүтэй санал гаргах чинь нэг талаас нь нөгөө тал руу хийх гэж байна. Тэгээ хоорондоо баах маргаан болол за нэг хэдэн төгрөг дотроо ингээл төсөв дотор эргээд байгаа байхгүй. Тэгэхээр учраас айдаас асуух гэдэг нь энэ байна л та. Төсвийн орлого дээр одоо ямар зарчмын бодлого явуулах юм бэ? Та хэрэглэх газрын дарга багтаа бол хийгээд ирсэн. Одоо энэ чи явж байгаа юу? Эрдэнэс Монгол, Эрчит Монгол энэ компаниудаас ч ашигтай ажиллаж байгаа нь бол маш цөөхөн биш үү? Эрдэнэс таван толгой Эрдэнэт за өөр би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр эднийг ховчлох паблик лимиттэй олон нийтийн хяналтын дор ийм мэтийн компаниуд болгох юм уу? Эндээс орлого мөнгө олъё гэж бодож байгаа юм уу? Зовуулуурхаа нөгөө стратеги орд гэж нэрлээд байгаа. Энэ бас зохисгүй байна гэсэн. Стратегийн бүтээгдэхүүнүүдийг нэрлээд энэ бүтээгдэхүүнүүдэд үнэлэх энэ компаниудтай гэрээ хийж за тэр хуу хувьцаагаа болиё гэхэд амнаатаар яаж орлуулах орлогуудаа яаж төлөвлөж байгаа юм бэ? Ингээд энэ жилийнх биш дараагийн жилийн жилдээ орлогын их усруудыг нэмэхгүй бол манай улсын төсөвч ерөөсөл 30-аад их 80-таа л иргэсээр байгаа л дуусна. Багш нарын цалин хөнлөө ярина, эрүүл мэндийн асуудал ярина. Ингээл эргэлтэндээ дуусаад хоорондоо бие биенээсээ нөхсөн ийм л нэг төсөв жилээс жилд яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг шууд холбоогүй ч гэсэн энэ асуултыг танаас гарахаас ч өмнө тавиадах хийж байгаа. Дараа нь би нэг зарчмын зөрүүтэй санал тавьсан байгаа учраас тэр рестораны дагуу орох бах тийм үү найдлаад байгаа. За баярлалаа. За учруулсаад хариулна. Тэ ер нь энэ оны эх жилийн төсвийг өргөн мэдүүлэхдээ төсөвт энэ төрийн оролцоог бууруулъя гэж бодлого барьсан. Тэгээ энэ төрийн оролцоог бууруулаад хувийн хвшилт яг ямар орон зай бий болгож байгаа юм бодиттой яг юу хийж байгаа юм бэ гэж л одоо гişүүд асууад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг зүйл байна. Ерөөсөө энэ дотоодын нэвт бүтээгдэхүүн тэнцвэржүүлсэн орлогын харьцаа 24 онд бүр 37% хүрсэн байсан байна. Энэ чинь юу гэхээр татвараар бүрдүүлж байгаа орлого тэгж их өндөр байхаар хувийн хвшилт орон зай байхгүй болчих. Тийм учраас ерөөсөө л энэ харьцааг буулгахын төлөө одоо ажиллах хэрэгтэй. Тийм учраас 26 оны төсөв болвол өөрөө энэ орлого дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа бол 30.6 руу буур. Ингээд 28 онд бол 28% хүртэл бууруулах гэхээр энэ орон зайг яагаад гаргаад аваад өгнө гэхээр энэ татварын шинжилэл хийх гэдэг. Тэхийн тулд энэ орон зайг бий болгох хэрэгтэй. За энэ бол нэг дэвшил. Тэгээ энд бол ийм орон зай бий болж байна. За хувийн хвшлийг дэмжсэн ийм бодлого хэрэгжүүлж байгаагийн гол шалтгаан одоо нөгөө шүүмжлээд байгаа 1.4 их 80-ийн алдагдал чинь их усрын тодорхой алдагдал гэдгээр үүний цаана дандаа одоо худалдаа авалт. Нөгөө хувийн хвшилд ажлын байр нэмэгдүүлэх бодлого түүний цаана явж идэг. Тэрнээс биш ерөөсөө энэ за алдагдaltaгүй төсөв гээд ингээ оруулж ирээд бид нар нэг худлаа ингээ GDP-г өсгөөд нөгөө хэдэн бүтээгдэхүүнийхээ үнийг хоосон тавиад ингээд оруулж ирээд нөгөө цалингаа нэмжлээ гэд ингээ хийлүүлд эргчил дахиад додтгол руугаа явж шít. Тийм учраас үнэн бай гэж бол маш их хичээсэн. Энэ макро тоонууд дээр. Тэгээд дээрэс нь энэ хувийн хвшилт байгаа ажлын байрыг хадгалахыг зорьсон. Ерөөсөө л хувийн. Тэгэхээр тэр жилийн төлөвлөгөөнд байгаа 126 төслийн 50 төсөл бол дандаа төрийн хувийн хвшлийн төсөл. Тэгээд нөгөө үе шатуудыг бууруулад аймагуудад энэ эрхийг өгөөд эхлэхээр хувийн хвшилт бол ажлын байр нэмэгдэнэ, хадгална. За ингээд хувийн хвшил өрсөлдөг болцоо нэмэгдэнэ гэхээр зэрэгцүүлээд татварын шинжил. Тэр татварын багцуул зэрэг явах хэвээр. Дээрээс нь эдийн засгийн хэрэгчлөөний хууль, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдээллийн хууль байхгүй. Мөрчлөг сөрнөө гэдэг бол энэ орон зайг бий болгоно. Дээрээс нь хувийн хвшлэрээр ачааг багасгах хэрэгтэй. Энэ бодит өөрчлөлт байх хэвээр. Тэгэхээр эдийн засгийн хэрэгчлөөний хууль дагсан 120 хуулийн өөрчлөлт одоо legal info дээр явж байна. Дээрээс нь энэ татварын багцуул зэрэг ороод явж чадвал хувийн хвшилт нэг юм орон зай бий болно. Тэгжиж бид нар бол цаашаа урагшлах юм байна гэдэг. Тэрнээс биш сургууль дээр гихтэл жилийн төлөвлөгөөнд 108 сургууль хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэг хамгийн ихний 10,000 багш байна уу гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж шийдвэ? Хувийн хвшлэрээ шийднэ. Тэрээс төр бүгдийг хийж чадахгүй гэдэг энэ бодлоосоо бүгд л салж ийж цаашаа явахгүй бол ер нь бол хүндэл боллоо. Тийм л бодлого барьсан.